Цөм хийдэд чавлан сууж байгаа хүүхдүүдийн үндсэн эрх хангагдж байгаа эсхийг хүний эрхийн комиссийн ажилтнууд судалжээ. Манай сэтгүүлч Должин Сүрэнгийн бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулно. Тийм учраас та бүхэн над нөгөө гомд гарах гэдэг юу таас. Сүүлийн жилүүдэд Монголд янз бүрийн шашны урсгал орж ирж байгаа гэдгийг бид мэднэ. Энэ удаагийн сургалтанд шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 40-од байгууллагын төлөөдөл хамрагдаж байна. Харин нийтдээ Монголд шашны хэдэн байгууллага байна вэ гэдэг тоо хараахан тодорхойгүй байна. За нийгмийн ороо босгай байдал, хуулийн цорхойг ашиглан бага насны хүүхдүүдийг илүү гадны шашинд уруу татдаг байдал манай нийгэмд байсаар байгаа. За тийм ч учраас энэ удаагийн сургалтын дал дутах санаа нь сүм хийдүүдэд явдаг хүүхдүүдийн эрхийг хөндөж байгаад оршиж байна. Тэг би Иесус Христ хожимын гигантүүдийн сүмээс явж байгаа. Тэгэхээр манайх бол яг хүний эрх, хүүхдийн эрх дээр бол маш их анхаардаг. Тэг яг энэ зөрчигдөхгүй тал дээр нь арга хэмжээ авахыг их хичээдэг. Тийм учраас өнөөдөр энэ семинарт оролцсноороо бид нар бас болохгүй юм байгаа болов үгүй болов бас тэрийг мэдэх хэрэгтэй байна. Манай шашны юм дээр бол одоо боож хаах юм бол байхгүй. Монгол улсын хуулийн дагуу хангагдсан гэж боддог. Биднээс тусгаалan тийм сургууль бол байдгүй. Чөлөө цагаараа аав ээжийн эцэг эхчүүдтэй харилцсан, тохиролцсон нэг нэгнтэй гэрээ хийсний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болохоор тэнд тийм зөрчигдөх шаардлага байхгүй гэж боддог юм аа. Манай улс уламжлалт бурхны шашинтай ард түмэн бурхны шашны лам хуургуудын дунд ч зэрэг дэвээрээ зэндарахдаг байдал гардаг гэдгээ. За энэ талаар бурхны шашинтны төлөөллийн үгийг сонсъё. Одын шашны лам нар дандаа эрэгтэй улсууд байдаг тийм ээ. Тэгэхээр тэр олон эрэгтэй хүмүүс байж байх тохиолдолд бол заримдаа нэг шогдохч байдаг юм уу. Тиймэрхүү тийм ер нь ерөнхий улсын дунд сургуульч зөндөө тийм байж байгаа шүү тийм ээ. Дээд ангийнхны хүүхдэн доод ангийнхныгаа аяа нэг зарим нэг зодчих байдаг юм уу. Нэг ангийн хүүхдүүд хоорондоо зодчих байдаг юм уу. Тиймэрхүү юмуд байна уу гэхээс биш. Яг шашныхаа үүднээс бол дээд зандааныхан доод зандааныхныгаа дарж явах хэвээр барьж явах хэвээр ч гэх юм уу. Тийм байдгүй. Шашны сүм хийдүүдэд шавлан суудаг хүүхдүүдийн тоо нэгдсэн байдлаар байдаггүй гэдгийг дээрхээсэн. За энэ нь аймаг бүрт өөрөөр улирлын шин чанартай байдсан байна. За гэхдээ шашны ямар ч байгууллага хүүхдүүдийн сонирхлыг татсан арга хэрэгслээр тэднийг татаж чаддаг. Цаашлаад хүүхдийн төлөвшөл хүмүүжилт ч нөлөөлдөг учраас тэдний эрх ашигын талаар ярих нь зайлшгүй гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна.